камер бол ганц нэг дүрс хадгалах төхөөрөмж биш болцсон. Тухайн аймаг дүүргийн удирдлага шууд шийдвэр авах боломж. Тэр баатан дээр очиод хүн дарангууд шуурхай удирдлага төвтөг шууд холбогддог. AI шийдэлтэй видео аналитиктэй камерын систем. Камер ингээд бичлэг ухрааж үздэг. 4x, 8x хурдлуулна. Одоо тэр бол байхгүй. За өдрийн төргийн бизнес анд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн менежер редактор дагаад орж байна. За өнөөдрийн дугаараар технологийн тухай ярина. За эхлээд зочноо танилцуулъя. Project Development Total Solution компаниг үүсгэх захирал Уганбаяр. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр ихэд яг сэдвээ хамгийн товчоор базаж хэлэхэд өнөөдрийн бидний ажилдаг, амьдардаг одоо орчин одоо байшин гэрүүд маань ингээд илүү ухаалаг тийм шийдлүүтэй технологийн нэвшлийн ачаар тийм ээ. Илүү ухаалаг болж байна. За тэгээд энэ компани маань одоо Total Solution буюу цогц шийдэлгээд одоо ерөөхдөө офис гэр бүхэл одоо ажиллаж амьдардаг бидний орчинд ийм технологийн шийдэл нэрвэлдэг ийм компанитай өнөөдөр ерөөхдөө энэ салбар маань ямар хуу хаашаа явж байна те гэдэг талаар ийм яриа өрнүүлж байна. За тэгэхээр эхлээд хоёулаа зүгээр одоо бидний мэддэг одоо камерын систем ч гэсэн ерөөхдөө ингээд улам ухаалаг камер менежмент хийх одоо ажлууд нь илүү тийм ухаалаг шийдэлтэй болоод байна. Ер нь олон юм болж байна. Тэгвэл яг салбарт одоо яг технологийн нөлөөгөөр яг юу одоо өөрчлөгдөж байна гэдгийг хоёулаа эхлэж ярих уу. Монгол улсын одоо барилгын салбар гэж ярих юм одоо 90-ад оноос хойш ингээд тодорхой цав хугацаанд туулаа явж байгаа. За уг цав хугацаанд туулж хахад өмнө нь бол яг барилгын нэг чанар одоо бараа материал гэдэг тэгээ барилгын чанар яригддаг байсан бол одоо ер нь хэр инновац гэсэн барилга болсон бэ гэдэг хэрэгддэг болсон. За миний санаж байгаа бол одоо 2018 оноос хойш одоо нэлээд хүчтэй яригдчих эхэлсэн. За тэгэхээр энэ дээр яг юу яригдчих эхэлсэн бэ гэхээр одоо орон сууцны салбартай нөгөөх нь болохоор нийтийн аюулгүй байдлын одоо хэсэг буюу төрийн камерын алтын хэсэг өдрөөр ихэвчлэн яригдчих эхэлсэн. За мэдээж одоо барилгын зах зээл дээрх инновац бол хүний одоо хэрэглээ буюу одоо лагшри за мэдээж тав тухтай байдлыг илүү хангах тэр инновацийг одоо бид нар тухайд нэрлэхдээ бол home automation буюу одоо гэрийн автоматжуулалт систем гэдэг нэрлэгдэж одоо орж ирсэн гэж. За анх эхлэхдээ бол мэдээж өртөг шин гэдэг байсан бүтээгдэхүүнүүд байсан. За яг өнөөдрийн байдлаар бол одоо ингээ харахад бол одоо нэлээд одоо энгийн хэрэглээнд бараг шилжих шахуу болцсон. Одоо бараг дуртаа нь одоо юу гэдэг аваад өөрсгөө инсталлдол хэрэгэлдэг ийм л бүтээгдэхүүнүүд болцсон байж. Гагцгүй энэ бүтээгдэхүүний нөгөө арчилгаа ч юм уу те энэ бүтээгдэхүүнтэй холбоотой хэрхэн яаж яг барилга зөв тохирсныг сонгох юм бэ гэдэг дээр асуулт үүсэж гисэн. Одоо хүмүүсийн одоо барилгын салбарын асуулт гэсэн үг шүү дээ. За үүнтэй холбоотойгоор бид нэр одоо шийдэл буюу ийм зорилттойгоор ингэж ашиглавал одоо юу гэдэг урт хугацаанд барилгатай ч ээлтэй, орсон суугаа хүндээ ч ээлтэй, орсон суугчтай одоо гэрээзэн ч ээлтэй гэдэг. Тэгэхээр бид нар иймэрхүү байдлаар багц юм одоо цогц шийдвүүд гаргаж ирсэн байж. Тэгэхээр манай компани ч өөрөө анх 2020 онд байгуулагдсан. Анхны ерөөсөө бидний чиглэл бол ерөөсөө энэ одоо автоматжуулалтын чиглэлээр одоо Монгол улстай одоо топ компанийн чиглэл болно гэдэг ийм зорилт тавиал байгуулагдсан байж. За камерын системүүдийн гэх юм бол одоо сүүлийн үед одоо яг жаас одоо нэг тренд үгүй шүү дээ AI гэдэг. Одоо камер бол ганц нэг дүрс хадгалах төхөөрөмж биш болцсон. Дүрс одоо хадгалаад тэрийг буцааж үздэг юм бол биш болцсон. Энэ одоо видео аналитикээр дамжуулаад одоо хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулах боломжууд л бүрдэж байгаа. Тэгэхээр одоо камерын хяналтын систем бол нэг өсөндөө AI-тай уялдаад одоо бидний өнөөдрийн яг environment гэж ярих юм бол одоо энэ дээрээ илүү тийм бодит үр нөлөө үзүүлж байгаа. За мэдээж дэлгүүрийн салбарууд байна. Дэлгүүрийн салбарт одоо камерын AI нэвтэрснээр харилцагыг тоолж байна. Хүний насыг тодорхойлж байна. За одоо юу гэдэг одоо замын хөдөлгөөний удирдлагын өдөр бол одоо AI-аар одоо туршид илрүүлээд торгож байна шүү дээ. Гэх мэт жишээ. За ер нь чих хандлага бол cost багасдаг шиг явж байгаа. Нэгсэндээ юу гэхээр 18 онд яг эхэлж явах үед байсан тэр cost одоо бол хэд дахин буурсан байна. Тэр хүний хэрэглээ сууж өгч байна л гэсэн. Тэгэхээр манай компани үндсэн зорилго юу вэ гэхээр яг энэ одоо бүтэн ийм солиушныг тухайн хүнд, тухайн байгууллагт, тухайн барилгын эзэн, тухайн одоо төрийн байгууллагт одоо гаргаж өгөөд дизайн, ерхэд ийм дизайн нэг иймэрхүү байхад одоо таны ийм хүсэж байгаа зүйлүүд өөртөнд хүрнэ гэд тэр дизайн хийж өгөөд тэр дизайныхаа одоо нийлүүлэлт, угсарсуулалт, заавар зөвлөгөө тэгээ хамгийн сүүл нь after service буюу сервис үйлчлэгийг хүртэл бид харилцаж явж байгаа. Танаа одоо гол харилцагчд бол мэдээж барилгын компаниуд төслүүд байгаа. Тэг нэг одоо гол харилцагч гэж ойлгож болох уу? Болно. Тэгэхээр яг тодруулж асуух гэдэг юм юу гэхээр за одоо ингээд үйл хөдлөлийн салбар оноос ингээд тодорхой өөрчлөлт хөгжил явж байна тий. За
автоматжуулалтын одоо энэ янз бүрийн ухаалаг шийдлүүд маань одоо үйл хөдлөлийн үн цэнийг өсгөж байгаа нэг юм одоо хөшүүрэг болоод байна шүү дээ тий. Тэгэхээр юу гэдгийг одоо барилгын салбарт ажилладаг бизнес эрхлэгч эсвэл энэ салбарт ороод арай жоохон үйл хөдлөлийг одоо илүү тийм үн цэн шингэсэн байдлаар зах зээл санал болгох тийм яг тийм хүмүүс ирэхэд яг юм ухаалаг шийдлийг сонгохдоо ер нь энийг хэрэг ойлгож хүлээж авах хэрэгтэй гэдэг дээр та яг юу гэж хэлэх вэ тий. Миний өмнө хэлсэнчлэг те нөгөө үнцэн нэмэхийн тулд одоо хэд хэдэн сонголт байгаа шүү дээ. Тэгэхээр яг орчин үед яг ялчгүй нөгөө AI-тай холбоотой трендүүд үүссэн учраас нэг инновац засаглал барилга гэдэг шиг одоо яг автоматжуулалт маань яг тухайн барилал дээр үнцэнээр одоо өрсөлдөх боломжийг бүрдүүлж одоо жишээ нь энэ одоо орон сууцаас худалдаа авалт хийлээ гэж бодоход одоо юу гэдэг завшгүй өдөрч хамгийн энгийн жишээ те за ус алдахад те тэнд одоо байршуулсан байгаа одоо эд хөрөнгөийг одоо энэ системээр хамгаалж чадах юм байна найдвартай юм байна гэдэг. За өмнө одоо юу гэдэг хөдөө гадаа явахдаа ч гэсэн нэг товч дараад эсвэл гар утаснасаа удирдаад тэгэл одоо гэрийнхэн аюулгүй байдлыг хангачин гэрт ямар нэгэн байдал одоо цахилгаан гал одоо усны эрсдэл одоо хулгайн эрсдэл тохиоллоо гэж тухайн одоо хөрөнгөийг бид хамгаалж өгч байна л гэсэн. Тэгэхээр энэ маань нэгсэндээ эцсийн нөгөө үр дүн яг одоо тухайн орсон суугч руу илүү худалдаа авах эзэндүү нь илүү их чиглэдэг. Тийм учраас хүмүүс яг сонголтод нөлөөлөд байгаа. Тэ. Яг энэ чиглэлээр утгаараа бид нар одоо яармагт хэд хэдэн бас нэг томоохон төслүүд бас ард нь гарцсан. Ажилтаа явж одоо ч гэсэн маа дээр хэдэн төслүүд одоо явж байгаа. Ер нь зүгээр камерын системийг аваад үзэхэд одоо камер маань зөвхөн ажигладаг одоо бичдэг ийм төхөөрөмж байхаа болчлаа гэдэг нь шүү дээ. Ер нь зүгээр одоо энэ орон сууцсан дээр офис дээр тулгардаг ямар тийм нийтлэг асуудлуудыг одоо энэ AI шийдэлтэй видео аналитиктэй камерын систем маань шийдэж чадах вэ? Яг одоо биднэрт өдөр тутам тулгардаг. Яг хоо маш олон төрлийн асуудлыг шийдэж чадна л да. Гэхдээ энэ нөгөө case by case өөр. Яг хоо хамгийн энгийнээр л тайлбарлая л да. За нэг халуусны газар ажилладаг нэг ихч надаас нэг удаа асууж ирсэн. Би нөгөө одоо 10 жил одоо бизнес хийлээ те. Одоо ингээд төвтэй одоо болио те би ямар нэгэн байдлаар хүн ажиллах гэдэг бизнес хийх гэдэг байна. Миний энэ бизнесийг одоо юу гэдэг тухайн хүний хэрэгцээ шаардлага нь юу вэ гэхээр дахин давтчихгүйгээр нэг орсон үнийг тоолох юм билээ л те. Тэгээ одоо яг өдөрт хэдэн хүн одоо халуусд ороод гарсан те. Яг би энийг үнэн бодтойгоор тоолмоор байна. Манай ингээ ажилчид ингээд орж ирэхэд ажилчдыг нэг хүн ингээд тоолоод байдаг. Ингээд өдөр тарангууд 100 хүн орсон юм шиг харагдаад байдаг. Энийг яаж одоо ажилтнаа хүртэл ингээд салгаад орсон хүнээ ингээд давтчихгүйгээр ингээд яаж тоолох боломж байна гэдэг. Хэрвээ энэ асуудлыг шийдчих юм бол нөгөө ихч ч одоо ингээд нэг тэнд нэг цалинтай хүн ажилуулад тэр хүнээ өөрөө хянаад тэгээд бизнесээс ингээд гараад өөртөө цаг зарцуулах боломж хүртээд байгаа байхгүй. Тэгтэл одоо яг энэтэй холбоотой энгийн шийдэл одоо энгийн шийдэл гэж ярина. Хэдэн жилийн өмнө бол одоо бид нар чинь том дэлгүүрүүдээр л тавих шийдэл байлаа шүү дээ. Одоо бол энгийн шийдэл. Одоо долоон буудал байгаа нэг дэлгүүрч ашиглаж болно те. Хаалуусны газар ашиглаж болно. А энэ өөрөө тийм өртөтөө тийм зүйл биш болцсон. Тэгэхээр манай дээр яг тухаас энэ шийдэл байгаа. Тухаас хүнд яг энэ AI-тэй холбоотой камерын нийлүүлснээр тухайн бизнесээ тоочныг хянах боломжтой болж байгаа. За мэдээж энэ бол хамгийн энгийн кейс шүү дээ. За тэгээд хоттой холбоотой ч байж болно. За магадгүй одоо ийм том аж ахуйн нэгжүүд бас байж болно те. Тэдэр дээр нөгөө хэрэгцээ нь яг юу байдгийг орж байгаа машинаа тоолдог ч юм уу. Машины дугаарыг давхцахгүй байдлаар. Манай ч ах хуу нэг юм барьаар онгологдог юм төлхөртэй байсан бол одоо бүгд дугаар танил орж шүү дээ. Өмнө нь л одоо энэ чинь тэгэл ингээд бүртгэл цаасан дээр балтаад явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл маань одоо ингээд өөрчлөгдөд одоо таниулсан дугаартай машинд орж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар ийм жижиг асуудлыг шийдэж байгаа. За бидний бас нэг хийдэг одоо ажил маань юу гэхээр бид нар B2G гэж нэрлэдэг. Ерөнхийдөө манайхаар бол бид нар чинь анх нэг ногоон бүс төслөг чиглэлээр эрхэлжсэн. Чиглэлээр тэр чинь ойролцоогоор бид нар нэг 2000 орчим камер одоо өсөр сурвалт хийжсэн тухайн үед. Тэгэхээр одоо тухайн жилдээ миний мэдхийн гэмт хэргийн гаралт одоо 35% буурч ирсэн гэж сонссон. Тэ. Ерөнхийдөө нэг юм тоо судалгаатай болж штэ. Ямар бүсийг одоо ногоон гэж хэлэх юм бэ гэхээр гэмт хэргийн гаралт нь тодорхой хэмжээнд буурцныг ногоон бүс гэж нэрлэнэ. Тэр бүсэд ямар нэгэн байдлаар хулгайтай холбоотой ард иргэдийн одоо юу гэдэг холбоотой асуудлууд гарах юм бол тухайн одоо камерын систем нь иж бүрэн байдлыг илрүүлж өгдөг. Тэгээд нэг хүний одоо камерт өртөх нэг тооч хүртэл байдаг. Ямар зүйлийг одоо аюулгүй хот гэж нэрлэдэг юм бэ гэдэг стандарттай чинь дэлхийн нийтийн стандарт байж. За тэгээд тэрний дагуу манай хийсэн бас амжилт төслүүд. Энэ бол одоо чиглэлтэй ногоон бүс төсөл. За тэн дээр юу хийгдсэн бэ гэхэл мэдээж одоо царайгаар тэгээ машинуудын дугаараар хайх ч юм уу те. Хамгийн наацхийн би нэг сонсч ирсэн нэг кейс байдгийн 5 дугаар сургууль үлээ тэр орчинд
нэг сургуулийн сурагч гар утсаа алдсан байна. Хулгаад алдсан гэсэн. 2 цагийн дараа хулгайчийг одоо юу гэдэг эзүүл авсан нөхрийг төгнийг TED дээр 2 цагийн дараа барьсан. Хамгийн шорт хурдан кейс гинэ. Өмнө ийм зүйл болж байгаагүй. Бид тэгж л ойлгосон те. Ягаад тэгэхээр тийм хэрэг гарлаа 2 цагийн дараа илрүүлчих واخхой. Тэгээд нөгөө эхлүүрийн уурддаг яадаг ийдэг одоо автобусны буудлын дээр автобус руу ордог гэл ийм кейс байд. Энэ дээр бол одоо манай одоо камерууд дээрх одоо AI тусламжтайгаар маш урт хугацаанд тэргүүлээ тухайн үнэд охирлог болгоч. Иймэрхүү амжилттай кейс. Та 2000 камер гэж ярьлаа. 2000 камер гэдэг бол тэгээд одоо юу гэдгийг тэр бүхнээс өгөгдөл цуглуулад тэндээс одоо ямар нэгэн шийдвэр гаргах ийм том өгөгдөл цуглаад байна шүү дээ тий. Тэрийг яаж менеж хийх тэр нэг одоо арга нь яг юу вэ? Одоо мэдээж 2000 камерт зориулсан одоо 20-30 хүн хөлснө гэж бодогдохгүй л байна тий. Тэр камерын өгөгдлийг цуглуулах тэндээс одоо юу гэдгийг ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл олох ч гэдэг юм уу тэрнийг менеж ажлыг яаж хийгддэг вэ? За мэдээж одоо магадгүй нэг камер ашигладаг хүмүүс мэдчихэл байгаа. Нэг дэлгэцэн дээр нэг 2000 камер ч юм уу те нэг том дэлгэцэн 2000 камер болоод нэг камер болгоно хараад сууна гэж бас боломжгүй. Тэгэхээр AI юу хийдэг вэ гэхээр одоо тухайн камерууд дээр хөгжлүүдийг эхлээ бид нэр оруулдаг гэсэн. За одоо ийм хүнийг одоо хай. Одоо ийм кейс гарлаа. Жишээ нь тэнд одоо машин мөргөллөө ч юм уу те. Машин хүнийг мөргөлөө ч юм уу кейсүүдийг оруулаад AI аналитиктэй таниулаад өгдөг. Тэгэнгүүт нөгөө нөхөр маань яадаг вэ гэхээр 2000 камерт бас ийм evidence буюу одоо яг ийм зүйл болох юм бол шууд pop up шийддэг гаргаад ирдэг гэсэн. За энэ оройнд нэг ийм асуудал боллоо. Энийг нэг чеклэр гэдэг. Тэгэнгүүт эрх бүрхий албан тушаалтанд чеклээд шалгаад гэсэн. Шалгаад за энэ evidence бол за энэ болсон зүйл бол за ялчгүй тийм сэтэлтэй байна. Хулгай сэтэлтэй байна. За энэ зөрчлийн сэтэлтэй байна гэдэг. Одоо шийдвэрээ гаргаад тэгээд дараашаас нь хулаад одоо нэг мөрдөн байцаах нэг кейс үүтгэл гэсэн. Тэгэхээр энэ дээр л бид нар маш хурдтай л одоо арга хэмжээ авахт нь цагдаагийн аль багшууд тусалж байгаа гэсэн. Мэдээж 2000 камер дээр 20 30 хүн ажиллах шаардлага байхгүй л те. Нэг ойролцоогоор нэг 4-5 хүн байдэн шүү дээ. Тэгээд өөрсдөө нэг өдрийн цагаар 24 цагаар гахараа суучихдаг. Тэгэхээр ерөөдөө энэ одоо ногоон бүс төслийн хүрээнд бол тэгээд одоо гинтэрийн гаралтыг бууруулсан гэдгээр тэр бол нэлээд бас нэг юм авч исэн. Мэдээж бид нар ч одоо бас одоо аюулгүй орчин гэдэг бас уриатай. Одоо манай брендийн бүтээгдэхүүн зардаг бүтээгдэхүүн аюулгүй орчин бий болгох гэдэг уриатай. Тэгэхээр энэ аюулгүй орчинд бий болгож байвал тэр харахгүй гудамж гэрэлгүй байж болно. Гэхдээ тэр гудамжинд камертай байхад л одоо юу гэдэг зарим нэгэн байдлаар эрсээс хамгаалах бүрэн боломжтой. За энэ дээр бол бид нар бас нэг систем бас байдаг маа тэр WMS систем буюу video management систем гэж. Манайх албан ёсны одоо өнгөрсөн жилээс Axon брендийн буюу одоо Ирландын систем үндсэн төрөө одоо офис нь Сингапурт байдаг. За ийм системийг одоо бид нар албан ёсны дистрибьютор болцсон. За энэ систем бол одоо бид нар бас хэдэд аймаг дээр яг нэвтрүүлээд явж байгаа. Тэгэхээр систем гэдэг дээр би бас нэг зүйл одоо тодруулж асуумаар гад. За бид нар бол нэг үе ингээд янз янзын одоо брендийн янз янзын систем одоо камерын ялангуяа тэ амж ашигласан. Тэгээд нэг асуудал байдаг нэг явж байгаад нөгөө систем маань ингээд хуучирчдаг. Апдейт хийх болохоор ингээд шал өөр төхөөрөмж авах хэрэгтэй ч болдго юм уу ингээд эсвэл өөр одоо брендийн нэг өөр нэг юм шийдэлтэй холбох гэхээр таардгүй ч гэдэг юм ингээд янз янзын асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр ихэдээ юу асуух гээд нэхэр за танаа ингээд танахаас авч нийлүүлсэн систем маань цаашдаа одоо энэ юм янз янзын өөрчлөлт гаргахад тийм хэр уян хатын тий апдейт хийх боломжны хэрийн нөө саппорт лимиг асуух гээд байна л да тий доктортой ингээд одоо технологич байнга л өөрчлөгдөж байгаа шүү дээ шинжилгүүд ингээд докторт ороод явах тэрнийг одоо байдал нэр нь хэрэг хангагдаж байна. Бид нар яг хуу энэ системийг бид нар одоо юу гэдэг мэдээж одоо бас тодорхой хэмжээний зардал гаргаад хөрөнгө оруулалт хийгээл бид нар авч байгаа шүү дээ. За нэг номер судалсан зүйл маань юу гэхээр энэ систем нь өөрөө хэр флексибл юм бэ? Одоо уян хатантай одоо нэг удаагийн эхний удаагийн хөрөнгө оруулалтанд өндөр юм уу? Эсвэл урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг юм систем юм уу? Бид нар чинь одоо худалдаа өгч үүдээс бодно шүү дээ. Тэгэхээр манай энэ системийн ганц давуу тал нь юу гэхээр basement буюу эхлээд өөрт хэрэгтэй гэж авна. Тэнээрээ зардал гарна гэсэн. Дахиад нэмэх шаардлагатай бол энэ чинь софтвер учраас дээр нэмээ яваад идэх гэсэн. Өнөөдөр 10 одоо AI камерыг авсан бол маргааш 3-ыг авахд тэр 13-нд солих шаардлага байхгүй. Зүгээр нэмэгдээл явчихдаг гэсэн. Өндөө арталтаа бол яг технологийн нөгөө техникийн үзүүлэлтийг хүчин чадлууд гэж байдаг. Мэдээж нарийн юм харах тусмаа технологийн үзүүлэлтүүд нэмэгдэнэ. Энэ дээрээ бид нар спорт үзүүлээд зөвлөө явуулдаг. Системийн давуу тал нь энэ системийг
бас нэг давуу талаа сонгосон юу гэхээр энэ одоо ямар ч төрлийн одоо юу гэдэг камеруудыг өөртөө нэгтгэж чадвартай. Ямар нэгэн байдлаар одоо энэ хятад камер, за энэ Япон камер, за энэ герман камер учраас ингэхгүй гэсэн байхгүй. Одоо хятад бичгтэй камерыг хүртэл одоо өөртөө оруулж ирээд хянах боломжоор авчих гэсэн. Тэр системийн хэд хэдэн давуу талууд бас байдаг. Бид нар бас энэгээр нь судалж давуу тал болгож одоо бид нар сонгосон. За манай компани бас нэг өөр нэг зүйл байдаг. Бид нар PD сервис гэдэг манай одоо бидний одоо нэвтрүүлсэн системийг амьд байлгаж хэдэн жилээр авч явдаг манай баг хамт олон байдаг гэсэн. Бид тэрийг бол манай PD сервис гэж авч явдаг. За нэг үгээр хэлэх юм бол одоо бид нар яг энэ сервис маань одоо нэг ч тийм ашигын төлөө биш. Өөрөөсөө системийг нэвтрүүлээд тухайн системийг тухайн хүний ашиглалтанд одоо юу гэдэг удаан хугацаанд мэдэж ашиглуулах гэсэн. Мэдээж одоо дараа нь системийг ашиглаж ягаад одоо өөр байдлаар одоо явна шүү дээ. Тэгэнгүүт одоо өөр байдлаар системийг нэмэгдүүлэнгүүт манай solution design team одоо дизайн хийж өгөөд манай сервисийн баг болохоор зөвлөгөө өгөөд хамтран ажил явуулдаг. Яг эвгээрээ одоо юу гэдэг манай компани бас нэг давуу тал орчдөг. За үүний өвд яриа гэх юм бол яг бид нар зах зээлийн нөгөө жишгээр л явна шүү дээ. Нөгөө манай систем бол хям систем бол биш. Гэхдээ бас үнэтэй систем бол биш. Бид нар зах зээлийн дундаж үний бодлогыг барьж авдаг компаниуд. Аль болох технологиг түгэхсээр сонирхолтой. Энэ сонирхол дээр л одоо уялдаж одоо тухайн одоо харилцагчийнхаа ямар нэгэн бизнесийн одоо юу гэдэг амжилтыг бий болохын төлөө явж байгаа. Тэр бүх агуулга ишилж эхлэгдэж. Зөв. Барилгын салбартай холбоод асуухад за ингээд одоо ихэнх төслүүд ингээд нэг алдаа байдаг нь яг уу манай сайн хөгжөөг нэг одоо ашиглалтын юм одоо цикл тий. За бод төсөл ингээд ашиглалт ороод хүмүүс ороод амьдралаа худалдаа үйлчлэгээ эхэллээ. Гэтэл тэр одоо объект маань аюулгүй цэвэрхэн бас тэгээд одоо тухтай байх хэрэгтэй байгаа шүү дээ 20-30 жилийн хугацаанд. Тэгэхээр ашиглалтын нөө бизнес модельууд тэр нэг одоо юунууд үйлчлэгээ сайн хөгжөөгүй тэгээд сөөх гэж нэг гарч ирдэг яг тэгтээ сөөх маань яг тэр болгон үр дүнтэй ажиллаж чаддгүй. Тэгэхээр бас ухад нэхэр яг ингээд ашиглалтын шат руу орцсон одоо энэ үйл хөдлөлтүүд объектууд дээр ер нь танай шийдэл бас яг ямар хуу тийм давуу талыг олгож байна. За эсвэл та нар одоо цэвэр ашиглалтын компаниудтай хамтарч ажиллах юм эсвэл тухайн тэр байгуулсан сөөгтэй хамтарч ажиллах юм ерөөд энэ нэг юм хамтын ажиллагааны механизм дээр танах бас юу санал болгодог вэ? Бид нар нөгөө за яг шинэ барилгаар бодъё л да. Шинэ барилга ингээл босч явах явц байна. Бид нар чинь нөгөө зургийн төвшөнд нь ажиллаад одоо ямар хөө өсөх шаардлага байгаа юм те. Хэрэглэгчтэй яг ямар value өгөх гэдэг инновацаар дамжуулж тэрийг бид судлаад за зургийн төвшөөс авахудаа зөвлөгөө өгөөд одоо шаардлагатай бол бид нар одоо бараа бүтэн нийлүүлэх өсөх сүрлэх ажил хийгээ явчихдаг. За тэгээд энэ бүхэн маань дуусангууд манай төслийн баг тусдаа ингээд одоо юу гэдэг тухайн төслийн хариуцсан инженерүүд нь өөрчлөлт явна. Тэнд ардаас нь юу гараад ирэвэл манай сервисийн баг гараад ирдэг. За одоо ингээд таны энэ одоо барьсан барилгын одоо 100 айлтай 100 одоо юм орсон суугчтай барилгатай холбоод байлаа гэж бодоход манай сервисийн баг одоо цааш бүх асуудлыг авч яваа. Тэгэхээр бид сервисийн баг оруулаад ирдэг. За тухайн барилгыг одоо юу гэдэг захиалагч нь хариуцж гинөө сөөх нь хариуцж гинөө бид нар аль нь ч хамаа байхгүйгээр алиг хариуцж байгаа дал гэрээ байгуулдаг. За тэгэнгүүт юу боддог вэ гэхээр нөгөө нэг ашиглалтанд орж явах үе баахан л болно шүү дээ нөгөө харьцаж. Одоо ашиглагч нар за энэ ч ажиллахгүй тэр ч ажиллахгүй байна гэхэд хөвчлэн одоо барилгын эзэн залуур гээд харьцаад эхэлдэг. Бид нар юу гэдэг вэ гэхээр өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө наадаг. Бид нар одоо юу гэдэг одоо тэнд орж сууж байгаа хүмүүс бид нар одоо юу гэдэг групп руу ороод ч юм уу зар тавиад ч юм уу одоо ямар нэгэн байдлаар мэдээлэл үргээд QR мэдээлэл ч гэсэн үргээд маахта яг ийм холбоотой гомдлууд байвал зөвхөн манай сервисийн баг руу хандаач. Цагаач тандар бол хандах шаардлага байхгүй шүү. Бид нар өөрсдөө цагаа тохироод манай одоо 24 юу 7-5 ажлын цагаараа 5 хоног ажилладаг манай мэдээллийн операторууд байдаг. Бид нар маань цагаа тохироод тухайн ажлагтаа цагаа тохирсон хүмүүс маань сервис үйлчлэг үзүүлж явчихдаг гэсэн. Энийг бид нар зөвхөн юун дээр л ашигладаг вэ гэхлээр зөвхөн манай төслийг одоо хэрэгжүүлсэн зөвхөн манай төслөөр дамжсан юунд л одоо манай сервистэй үзүүлж байгаа. Зүгээр ингийн одоо өөр хүмүүс хийсэн ч юм уу өөр компани хийсэн ч үтэн дээр бол одоогор манайх тэгж үзүүлэх одоо юм хүчин чадал бол байхгүй гад. Зөв. Тэгэхээр танах бол ерөөхдөө бүр анх нөгөө төсөл хөгжүүлэлтийн шатан дээр нь ингээд ороод ирдэг гэсэн үг шүү дээ тий. Зөвхөн одоо баригдсны дараа биш. Яг зөв. Одоо баригдсны дараа биш. Одоо баригдахаас ч өмнө ч бид нар орж ирээд тэг хөгжүүл явж. Одоо манай сервистэй чинь нэг 2500 айл байдаг байх шүү. Одоо ингээд жил болгон л нэмэгдээл явна. Энэ чинь ингээд 2500 бол 23000 4000 болоод 5000 болоод. Тэгэхээр энэ их одоо айлуудын бүх одоо гомдлуудыг бид нар чинь 3 жил явуулсан шийдвэрлэн шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо бид нар одоо энэ сервис үйлчлэгчийн гэрээгээ тухайн одоо сөөх болон захиалагч талтай гэрээгээ байгуулаад аваа явчихдаг. Тэгэхээр
тухайн төслийн эхэлж хахад одоо манай талаас төслийн менежер байлаа гэж бодоход тэр төслийн менежер тэр одоо барилтаа хад 2-3 жил болох шаардлага байхгүй. Манай өөр хүмүүс хурж ирэл тэрийг цаашаа аваа явж байна. Нэгсэндээ тийм одоо юу гэдэг амар. Орос улс дээр нэг зүйл тодруулж байгаа юм одоо харуул хамгаалалт тэгээд одоо зогсоолын систем гэдэг нэг хоёр одоо оршин суугчдын хувьд айгүй чухал нэг хоёр асуудал байдаг шүү дээ тий. Одоо сүүхийнх нь багцанд ч ордог тий. Яг энэ дээр танах бас яг ямар хуу давуу тал олгодог вэ яг оршин суугчдын хувьд? Бид нар яг аль болох нөгөө манай basic шийдэл гэх юм уу тий. Одоо шинэ орос улс дээр орж ирэл эхний ээлж нь юу гэхээр ямарсан барьерыг бол автоматжуулна л гэдэг. Тэгээд дээрээс нь одоо харуул хамгаалалттай камерт холбоотой гэдэг автоматжуулж өгнө. Мэдээж энэ дэр хувь хүний нууцын мэдээлэл бас орж ирнэ. Тухайн нөгөө одоо суурилсан серверийн өрөөч гэх юм уу те ашиглагч нөгөө сүүхийн байгууллагын ажилтнанд анхан шатны бас нэм бид нар мэдээлэл танилцуулдаг. За иймэрхүү байдлаар нууцаа хадгална шүү. Ингэж өршөлтвөл энэ нөөсөр маань пассвортаа ингээ алдвал админ болгох нь шүү тий. дээ. Одоо ингээд асуудал үүсдэг шүү. Гэхдээ бид нар яадаг вэ гэхээр дараа нь бид нар очиод голын цэвэрлэл хөтөлбөрийн лог файлыг бид нар аваад өгчдөг. За ингээд зөв мэдээлэл гарч өгнө шүү дээ. Энэ мэдээлэл алтлаа гэж бодоход энэ үг сахиагүй шүү. Гэхдээ бид нар бол аль болох захихыг бол шаарддаг. Тэгээд бид нар чинь юу байдаг шүү дээ. Яг ингээ гэрээлсэн байгууллагатай бол сард манай хүмүүс тодорхой хуваарт үзлэх байдаг. Хуваарт үзлэг маань заавалч бид нар сөөх юм хэмнэлэгдээд байх шаардлага байхгүй. Өөрсдөө очиод нөгөө серверээ өрөө өдрөө онгоолгоод тодорхой одоо системүүдээ үзээд цэвэрлэх ёстой бол цэвэрлээд тэгээ гараа авчдаг. Хэрвээ тэнд нэг юм одоо юу гэдэг одоо төхөөрөмж мадаш үнсэн ч юм уу байвал тэрийгэ босгож шөрөгдөж байгаа сэтгүүлд тэгэл явчихдаг. Иймэрхүү байдлаар бид нэг сервисийг чанаржуулалтаа дээр бол сүүдийн одоо 2 жил анхаарч. Зөв. Тэгэхээр танах одоо уул уурхай эрүүл мэнд боловсрал гэдэг өөр салбарууд дээр бас төслүүдээр ажиллаж байгааг сонссон. Энэ төслүүд дээр жоохон дэлгэрүүлж яривал тэр нэг ямар зорилготой гол нь яг бидний одоо нийгэм хүн тулгараад байгаа ямар асуудлуудыг шийдэхэд эдгээр одоо чиглээд байна танаа шийдлүүд тийм ээ. Мэдээж нөгөө тусдаа нэг сценарууд байгаа шүү дээ. Одоо бид нар чинь барилгын салбарыг одоо ингээд сүүлийн бараг 6 жил ер нь яг ямар одоо юу гэдэг хэдэн дөрөв зарагдах гэдэг барилгыг л бид нар юус эхэлдэг. За тэгвэл иймэрхүү байлыг нэмчих. За төсөөтэй юу гэдэг ижил туршлагатай төсөөтэй барилгууд нэг иймэрхүү барилгууд байгаа. Эдгээр нэг юм ашиглалт орсон системд нэг юм. Тэгэхээр та бас иймэрхүү инновац даваатлаг бас нэмчихвэл бас зүгээр. Ингээд бид нар бол нэгдүгээр зөвлөгөө өгчтэй. За мэдээж одоо уулуурхаан сектор шүү дээ. Тэн дээр бол бид нар одоо конвейерийн автоматжуулалтын системүүд бас байгаа. Зөв. Тэр мэдээж AI хяналтаар хийждэг. Одоо ямар нэгэн байдлаар хүний одоо ажлыг багасгах гэж байгаа гэсэн. Хүний нүдээр харах хэсгийг бид нар автоматжуулаад видео менежментээр шилжүүлж байгаа. Тэр багийн хяналт одоо юу гэдэг конвейероор урсах одоо ботлуур руу орох одоо хамгийн ингэ жишээ тэ ботлуур руу орох том чуулгануудыг бид нар ингээд AI-аар түгээд энэ чуулгануудыг оруулахаас өмнө зогсоод одоо авч тэ энэ зүү зохистой хэмжээндээ биш байна гэж юм. Тэгээд мэдээж уулуурхай гэдэг нь хамгийн дөрөв хамгаалтын системүүд яригдана. Тэгээд нарны эрчим хүчний асуудал яригддаг. Тэгэхээр эдгээрийн ингээд энэ шийдсэн багцлсан одоо юм дээр биелэн төхөөрөмжт байдаг. Бид нар эзээч нөгөө нийлүүлж баанталддаг. За нэг одоо нарны панелын одоо хятадын энэ брэнд сайн, камерын энэ брэнд сайн гэж явдаг. Өсвөл энэ баанталтаа тестлэгдсэн. Одоо жишээ нь зүгээр л яг ингэж жишээ шүү дээ. Үүлэрхийг 5 өдөр байлгахад тэр камер унтрахсгүй гэсэн юм одоо бид нар чинь рекорд байж байгаа. Тэрнийхэн дагуу тэрүүн зориулаад үйлдвэрлэгдээд тестлэгдсэн бид бүтээгдэхүүнэл зардаг гэсэн. Туршилт хийдэггүй, туршигдсан бүтээгдэхүүнээ зардаг гэсэн. За уулуурхай чинь ийм асуудалтай шүү дээ. За эрүүл мэнд гэх юм бол мэдээж одоо нөгөө эмнэлгээр үржүүлж байгаа хүний тоо нөгөө тухайн хүний явж байгаа одоо халуун юу эмчмж гэл зөндөл асуудал байгаа. Яг хуу сүүл яригдсан гэх юм бол нөгөө аймгийн эмчэнд гэх юм уу? Хэрвээ өвлийн цагийн хуваараа тухайн одоо эмнэлгийн ачаад бол огцсон өсвөр алерт өгдөг. Нэг юм байсан. Одоо тухайн эмнэлгийн одоо гарцууд дээр бид нар чинь нөгөө ачаад тооцдог те. Дөнгөж төрхний машиныг бид нар чи одоо ингээд хянаад одоо маптер хянаад яаж одоо хурж байгаа юм системүүд бас байгаа. Тэгээ real time-аар нөгөө машинтайгаа ярин тухайн сүлжээ юу хийж байгаа ингээд үзсэн баг гэл ийм системүүд байдаг шууд хэрэгцээ байна. Тэгэхээр энэ дээр ямар боломжийг олгож ийн нөхдөр тухайн аймаг юм уу дүүргийн удирдлагыг шууд шийдвэр авах боломж. Эмнэлгийн ачаал хэтэрчлээ анхаараач. Ийм л мэдээлэл. За чинь ингээд онцгой толботой бид нар чинь нөгөө үрийн далангуудаар голын эргүүдээр ингээд камеруудаа байршуулж тодорхой хэмжээнд тухайн нэг юм төвшин нэмэгдүүл бид нар за үрийн аюул шууд ингээд мэдээлэл өгдөг. Тэр on time шууд шийдвэр гаргалтанд нөлөөлөх бид нар чинь иймэрхүү байдлаар явж байгаа л гэсэн. Ер нь зүгээр энэтэй холбогдоод асуухад
За Улаанбаатар хот маань бол яг хүн амьдрахад бас тийм ийм таатай хот бол биш болчиход байна шүү дээ. Энэ аюултай одоо хүчин зүйлс аюул ихтэй. Тэгэхээр ер нь одоо эд зүйлс интернет шиг юм уу за одоо сүүлийн үед гарч иж байгаа AI суурилсан ухаалаг технологиудын тусламжтайгаар ер нь яг бид нийслэл хоттой тулгараад байгаа ямар том асуудлуудыг шийдэх боломжтой. Яг нь нийслэл одоо ингээд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах илүү одоо хариуцлагажуул, сахилгажуулах үүднээс AI-тэй камер ингээд ажиллаад эхэллээ те. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэлбэр нь. Өөр ямар асуудлуудыг бид нэр шийдэх боломжтой гэж харагдаж байна. Хүний нүдэнд нэг юм. Одоо бид нар ч нэг юм том асуудал гингүүт том асуудал боддог шүү дээ. Одоо геополитик ч за мэдхгүй нэг. За миний хувьд гэх юм бол аль болох энгийн асуудлыг ингээд юм эхлээд шийдчихье гэдэг. За бид нар чинь 24 онд санагдаж байна. 24 онд 5 дугаар сургуулийн урт баг. Нэг юм бат emergency бат тавьсан. Ер нь гадаад очлоор нэг юм emergency баатангууд байдаг л да. Тэр баатан яадаг вэ гэхээр юм шондор ингээ баатан дээр камертай шууд спикерээр ярьдаг. Тэр баатан дээр очиод хүн дарангууд шууд шуурхай өдөрлөг нөгөө төвтөг шууд холбогддог. Шууд одоо юу гэдэг надад яг юу болоод байгаа шууд ярина гэсэн үг тухайн хүүхэд. Хүүхэд ч юм уу те. Сургуулийн гадна байрсан хүүхэдэлтэй. За энд эсвэл мэдээлэл өгч журмаач юм те. Энд нэг юм замын авслах гарлаа те. Сурагчтай холбоотой. За энд нэг юм хулгай дэрэм гарлаа. Гэт ингээд очиод дарангууд шууд холбогддог. Тэгээд шууд ярьдаг. Заавал нөгөө утас дугаар мессеж барих шаардлага байхгүй. Тэгээ энийг бол бид тухайд ингээд санал бид нар чинь бас ингээд бас л юм зөвлөгөөгөө л явж байгаа л тэрийг одоо чиглэлээр нэвтрүүлчихсэн. Гэр ороолын айлуудаар ингээд юм нүсээ энтэнд асгадаг ч юм уу те. Хогон дүүрчээд тод хогоо автдаг ч юм уу те. Гэтэл одоо манайд байгаа нэг систем маань юу гэхээр ерөөсөө тэр нөгөө хогийн саврын камера оролт тавьчихдаг. Хог ингээд дүүрэл ингээд таган ингээд асраал дэшиг халиад эхлэнгүүд алерт өгчдөг. Тэр нь яг юун дээр хөлөөр нөгөө нийтлэг хүчлэг ингээд алерт өгөх боломжтой те. Энэ цэгүүдийн хогноос ингээд үрчлээ. Хогоо очиж аваач. Зөв. Тэгээд өглөө ингээд одоо юм орж ирэнгүүт ингээд бүх ингээд юмнууд нь байж. Энэ савд хог дүрсэнгүүд одоо өнөөдөр нөгөө ажлын график гаргаж өгч гэсэн үг шүү дээ. За энэ цэгүүдийн байрч очиж хогийг авах юм байна гэдэг. За өөр нэг юм юу гэхээр манай дээр нөгөө зүгээр паблик тавьсан ямар ч камер байж болно. Тэр камер нөгөө нийтийн эд хогчлыг хамгаалах гэсэн. Нэг сандал байж дээ. Нэг хашлаг байж дээ. Машин мөргөө явчихдаг те. Нэг сандал байж дээ. Нэг нөхөр нь одоо мэдхгүй эвдлээд ч юм уу те. Нэг хогоосоо байж дээ. Бас мөргөөд ч юм. Энэ үед тэгэхээр нийтийн эзэмшлийн одоо тоонс хөрмө одоо юу гэдэг эдих хүчтэй хамгаалах хэрэгтэй гэсэн. Энд нэг амар хүчин цацаад байх камер шаардлага байхгүй яг үнд. Зүгээр л тэр айлуу харцсан байх хэвээр. Тэр объектыг одоо тохируулан хийгдсэнд байх хэвээр. Тэнгүүт ерөөсөд маргаашлуу нь ороод ирэхэд за энэ хогоосоо дээр асуудал үүссэн. За энэ хогоос за энэ салбар алга болсон ч юм уу те. Энэ нийт эзэмшлийн юм бол ингээд ингэчлээ гэдэг. Машин мөргсөн бол машин мөрсөн гэдэг. Тэгэл нөгөө бичлэгэнд нөгөө лог одоо юу гэдэг бүртгэл байгаа. Бүртгэлээр дараал бүх тухайн арчны бүх мэдээлэлд авчдаг. За хамгийн сүүлийнх нь юм бол хүүхдийн тоглоомын талбаар нэг саадан дээр хүмүүсийн одоо нэг юм зам болохоор нэг уугаад идэг шүү дээ. Харагч юм уу одоо юм те. Хүүхдийн тоглоомын талбайг л одоо хүүхд зөрүүлсэн байя л гэж. Зөв. Тийшээ мэдээж бид нар камер харуулаад тавьчих. Тэгээд нөгөө саадна гэдэг хүмүүс ирээд нөгөө тэндээс тухайд багш ингээ харахад дөнгөт нь тэнд нэг спикер байна. Товч дараал. За энэ яриад ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг олон нийтэд холбоотой юу байсан одоо юу гэдэг одоо ил газрын дарс боломжгүй та нараад нэс холдоо. Зөв. Тэгэхээр одоо нөгөө нэг цагдаа ч юм уу ингээ дуудлага өгөөлтэй ингээ бүртгээл нөгөө машинтай очих шаамар шаардлага байхгүй. Тэгээ спикерээр ярьчин. Тэгээ нөгөө хүмүүс нь хотдод явчихсан мэдээж хуулийн залтмартаа ярьчин шүү дээ. Тэгэхгүй нэг. Тэгээ нөгөө ч яваад дүн огтөө хүүхдүүд нь тэнд тоглоно гэсэн. Тэр иймэрхүү байдлаар одоо мэдээж яг юм одоо нийтийн эрх ашиг нэгсэн юм иймэрхүү AI шийдлүүд. Хүн цагийг маш их бас хэмнэх нь шүү дээ. Тэгээ хүн цагийг бас маш одоо энэ төвчрээнд бол хүн цаг маш хурдтай байдлаар одоо бүх зүйлийг шийдэж болж байгаа. Хүн цаг гэснээс одоо танай AI-тай камерын систем чинь одоо бид нар чинь нэг асуудал гарлаа гэхэд тэндээс нөгөө нэг яг тэр асуудал гарсан хэсгийг олох гэж бас ингээд амар удаан бичлэгээ үздэг шүү дээ. Тэн дээр яг амархан олох бас нэг шийдэл байгаа хэ тэр. Одоо бидний бас ганц аймаг хийж чинь. Гэхдээ яг бидний хийж байгаа газар болгонд бид нэвтрүүлдэг л дээ. Нөгөө time space гэдэг одоо тухайн өгөгдлийг бид нэр оруулаад хайж байгаа гэсэн. За хүн хайх гэл ярил л да. Улаан цүнхтэй, ногоон хүртэгтэй хүнийг одоо бид нар хаяа. Тэр хүн яасан ч болно шүү дээ. Тэгээд оруулахад тухайн одоо юу гэдэг өдрөөс өдөр хүртэл бүх ингэ бүртгэлүүдээ гаргаад ирдэг.
Тэгээд ерөөсө бүртлэн дараа л явчихна гэсэн. Одоо аймгийн хэмжээнд ч юм уу одоо юм нийтийн хэрэгцээнд бол зориулаад явах нь шүү дээ. А том дэлгүүрийн хэмжээнд бол бас юм байж болно. Нөгөө нэг хүн маань нэг юм хайцсан гэж хүрээд ирэх нь шүү дээ. Тэнгүүд тухайн хүний царай нэг дараад системд оруулаад хайчна. Тэнгүүд тухайн хүний бид нар чинь камер систем төлөвлөлтөд дэлгүүр дээр бол орж ирэхээс авахулаад ингээд дуус гарах хүртэл трак хийж байгаа шүү дээ. Тэгээд тухайн хүний орж ирснээс хойш явсан маршрут ингээд бүх зүйл нь 30 секунд бол. Тэгсэндээ тухайн хүний ямар нэгэн одоо үүдээ асуудал бид нар 30 секунд дотор бүх логотоо гаргаж ирээ. За та энэ маршрут дээр явжээ. За та энэ дээр нэг ингэсэн шиг байна гэл. Шийдвэрлэж. Тэгэхээр камер ингээд бичлэг ухрааж үздэг 4x 8x хурдлуулна. Одоо тэр бол байхгүй. Зөв. А сүүлийн үед бид нар чинь бүр бичиж байгаа шүү дээ. Ингэсэндээ системтэйгээ яаж хайдаг вэ гэхлээр бид чинь юм сонгож хайдаг байха болцсон одоо. Улаан цүнхтэй түлхүүр өгөөд. Тэгээд тэрийг Google дээр хайж байгаа юм шиг search дээр enter дараад тэгээд нөгөө бүх мэдээллүүдийг гаргана. Нэмэрхэн. За баярлалаа. За тэгэхээр подкастынхаа сүүлийн асуултыг зөвөр ингэж тавья гэж бодож байна. За ер нь одоо танай компани бас цааш тийм амбиц том зорилго юу байна те бас ямар том төсөл рүү орох гэж байна, ямар том асуудлуудыг барьж авах гээд байна те. Энэ талаараа яахан сонирхол. Тэгээд гол нь манай подкастын сонсогчдын ихэнх нь бизнес эрхлэгчтэй байдаг. Ерөнхийдөө одоо энэ ялангуяа хэмэл аян суурилсан AI болон одоо бусад одоо энэ янз янзын ухаалаг шийдлүүдийг ашиглаад бизнесийнхээ өрөөгөөжийг ер нь бас яаж өсгөх үү гэдэг дээр тодорхой мессеж зөвлөгөө өгөх юм аагүй л тийм. Манай компани чинь одоо өөрөө эрхэм зорилго бас байгаа тийм. Нөгөө ирээдүйн технологиг таны гарт гэдэг ерөөсөө юм л одоо бид чинь хөнхөө нэг. За тэгээд энэнийхээ хүрээнд бид нар яадаг вэ? Аль болох одоо орчин үеийн ийм ирээд технологиудыг. Гэхдээ тэр нөгөө одоо жишээ нь хүн болгон л одоо технологийн ойлголттой болсон шүү дээ. Аа бид нар бол илүү их фильтрддэг. Нөгөө ямар технологиг ашиглачвал яг л одоо юу гэдэг ашиглагддаг юм бэ тий? Ямар технологиг ашиглачвал одоо хэдэн жилдээ толгой өвдөхгүй ингээ байдгийн бэ гэдэг технологиос санал болгодог. Одоо юу гэдэг туршигтойгоо технологи бид нэг тийм санал болгох гэж зайлсхийдэг гэсэн. Одоо энэ бол одоо арай туршигт арай болоогүй хэрэгцээнд нийцэхгүй ч гэж магадгүй. Эхлээд яг тухайн үнэтэй ингээд бид чинь ингээд бизнестэй холбоотой мэдээж бизнест нэг value нэмэх гэж байгаа шүү дээ. Мэдээж нэг юм үнцэн нэмэх гэж байгаа. Гэтэл нөгөө нэг юм орчин үеийн юм орчин үеийн туршлагын технологиг үнцнээр нэмждэг. Дараа нөгөө хүний бизнест одоо сөрөг үр дагавар авчирч боломжтой байхгүй. Тэгэхээр бид нар яг юу зорддог вэ гэхээр за бид нар энийг л сурцсан. Энийг л хөгжүүлж байгаа. Энэ бол орчин үеийн технологи. Нэг бас хэлбэр мүү. Та энийг л ашиглаж байгаа. Найдвартай. Энэ бол манай найдвартай систем. За бид нар туршлагын технологи бас төдийлөн тань солохгүй маань гэдэг хэлдгээр төвтэйг нь хэлждэг. А тухайн хэрэг үнэхээр сонирхоод бид нар мэдээж ингээд явах юм бол бид нар тухайн яг одоо нэвтрүүлж байгаа системд зориулаад бид нар чинь сургалт хөгжүүлэлтийн тэгээд дээрээс нь үйлчлэгээ гэдэг бид нар чинь нөгөө хэрэгжүүлэлт төсөл хэрэгжүүлж байгаа хэд бүгд сурах хэрэгтэй байхгүй. Ингэж ижил бид нар тэрийг зах зээл дээр нийлэх боломжтой болдог гэсэн. Тэгэхээр бид нар илүү тухайн одоо бизнес эрхлэгчийнхаа найдвартай түвшин байх гэж хичээдэг гэсэн. Илүү одоо тухайн үний найдвартай систем заргалт юм хэрэгтэй сонирхолтой гэсэн. За мэдээж тэгээд бизнес инновац нөхөж байгаа хүмүүс бол одоо тухайн үеийн сонголтоор л хийдэг. За баярлалаа. За ингээд бизнесийн подкастын дугаарыг энэгээр өндөрлөе гэж бодож байна. Манай зочноор Project Development Total Solution компани гүйцэтгэх захирал Ууган Баяр орслоо. Тэгээд яг үзэгчид сонсогчдоо зүгээр сануулж хэлэхэд одоо ингээд технологийн тусламжтай бид нар нэгдүгээрт хүн цагийг маш их хэмнэж болж байна. Хоёрдугаарт бид нар өгөгдөл дээр суурилсан оновчтой шийдвэр гаргах боломжууд ирнэ. Ерөнхийдөө ингээд ийм давуу талууд үүсээд байгаа гэдгийг бас сануулъя. За ингээд танд манай подкаст оролцсонд баярлалаа. Бизнесмен үзэх сонсогч та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.